1999 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 12 эрэхтэй Хонконгийн бомбоор чимээгүйхэн явж баригдахгүй байхыг залбирч байлаа. Тэдний урд явж байгаа хүмүүсийг могоон толгой гэж нэрлэдэг. Хүний наймааны бизнесийн толгойлогчд юм. Могоон толгойг дагж яваа хүмүүс нь эх орондоо гэр бүлийнхэнтэй дэмжлэг үзүүл илүү сайн амьдралыг эрэлхийлж яваа ядуу хятадууд. Могоон толгойчууд тэднийг контейнерт аваачна. Тэд оргостыг мал мэт хүчээр дэлгэн оруулж хаалгыг түүгчнэ. Хариу бүрийн дунд ганцхан утас багахан хоолны нөөцтэй хайрцаг. Бие засах савтаагаар эдгээр хүмүүс 2-7 хоногийн аюултай аяллахаа турш амьд гарахыг залбирна. Тэдний зорьсон газар хятадууд Алтан уул гэж нэрлэдэг Чинэлэг улс Америк юм. Тэнд хамгийн бага цалин хүртэл их орондоо олдог орлоготой нь харьцуулахад хэд дахин өндөр байдаг. Эдгээр нууцаар оргостууд Америк нэвтрхийн тулд төлсөн хэдгээч нэг бүрэн 40 мянган $. Гэхдээ ихэнх нь энэ их мөнгийг төлж чадахгүй. Тиймээс амьдралынхаа хадгаламжаа багахан барьцаа болгон тавьж Америкт болшигдох хөв заяатай болдог. Тэднийг зээлээ төлж дуустал Америкт баг өмчлөгч мэт боолын хөдөлмөр эрхэлнэ. Тэгвэл тэднийг харь улс руу нууцаар оруулдаг боол эзэмшигчид хэн бэ? Тэд бол дэлхийн хамгийн хэрцгий зохион байгуулалтаа гэмт бүлэглэлийн нэг болох Триад юм. Нэг толгойд 40 мянган $-оор 10 нууцаар орох гэж буй хүмүүсийн бүлэг тэдэнд бэлнээр 400 мянган $. Үүн дээр нэмэх нь зээлийн хүү олдог гэсэн үг. Хэрв тэд сар бүр 11 нууцаар оруулж чадвал жилд 4.8 сая $. Хэрв 7 хоног бүр 11 нууцаар оруулж чадвал энэ нь жилд 19.2 сая $. гэсэн үг. Гэхдээ бодит байдал дээр 1997 оны тооцоогоор жилд 100 мянга хүртэлх хятад цагаачдыг Америк нэгдсэн улс руу хууль бусаар нэвтрүүлдэг гэж үздэг байна. Энэ нь зөвхөн Америк нэгдсэн улсад 4 тэрбум $-ын ашиг олж байна гэсэн үг. Хүний наймаа бол тэдний ашигтай бизнесүүдийн нэг л төрөл нь. Хятад гэмт хэрэгтнүүд өөрсдөө хууль дүрмээр ажилдаг сүүдрийн засгийн газрууд шиг үйл ажиллагаа явуулдаг. Тэд маш нууцлаг, маш их хүчирхийлэлтэй. Хүний наймаа бол дэлхийн хүчирхэг гэмт бүлэглэл болсон хятадын мафийн олон төрлийн гэмт хэргийн нэг л хэсэг юм. Хитрхийх мөнгө угаах, дээрм хийх, компьютерийн гэмт хэрэг буюу интернет зайлан зэрэг үйлдэлүүдийг хийдэг. Тэгэхээр та триачиг бажмаар байна уу? За, тэгвэл та гэр бүлд элсэж тоглоомын дүрмийг сурах хэрэгтэй болно. Триадууд хэдэн 100 өөр бүлэглээс бүрддэгч тэдний дүрм, шийдвэрлүүд хөвчлийн ижил байдаг. Эхлээд та компани шатлалаар дээшлэх хэрэгтэй. Мафтай адил та эхлээд холбоотон буюу цэнхэр тэндлүү гэж нэрлэгддэг гишүүнээс эхэлнэ. Хэрв та удаан хугацааны турш үнцэн ажиллаа сайн хийж өөрийгөө хорт могоо биш гэдгээ харуулбал магадгүй та гэр бүлийн нэг хэсэг болох жирийн 69-р гишүүнээр элсэж магадгүй. Элсэн орохын тулд та хоёр элний дор алхаж энэ нь шинэ хар ертөнц рүү нэвтрхийг илтгэнэ. Тэд амьтныг дахил болгон өргөж дараа нь та түүний цусыг өөрийн цус мөн дарстаа хольж байна. Дараа нь 36 тангаргийг уншина. Эдгээр тангаргууд нь хонг хаалгаар орсны дараа би ах дүүсийн эцэг их хамаатнуудыг өөрийн төрөл төрөсөд мэт хүндлэх ёстой. Хэрэг би энэ тангарагтаа хүрэх гэвэл бол 5,000 хүлээр өгнө. Би хонгийн нууц эсвэл тэмдгийг гадны хүмүүст ярихтаа хизээж илчлэх ёсгүй. Хэрэг тэгвэл намайг мянган элдээр хөнөөх болно. Энэ бол эрдэнэ зохион байгуулалтын гэмт хэргийн тангарагууд. Хэрэг та урах юм бол та гэмт хэргийн амьдрал, боолчлол, золиослол эсвэл триадын удирдагч сонгосон зүйлийг хийх ёстой. Та баяжиж болно. Гэхдээ үүний хариуд та бүрэн үнэнч байхаа амлах ёстой. Тэрч байтугай үхэж бэлэн байх хэрэгтэй. Таны удирдагчдын тухай гэвэл триадын үлдсэн корпорацийн бүтцэн дараах байдалтай байна. Элссэн бол элсээгүй гишүүдийн дээр администратор буюу цагаан цаасан дээгүүр байдаг. Улаан тулгуур гэмт хэргийн үйл ажиллагааг хариуцсан менежер. Сүрэл сандал холбоо харилцааны офицер, харуул үйл ажиллагааны офицер. Тахилч мастер таныг гэр бүлд элсүүлэх үүрэгтэй офицер. Уулын орлогч мастер дэд дарга буюу 2 дугаар командлагч. Хамгийн дэд талд уулын мастер буюу гэр бүлийн удирдагч болох луун толгой бий. Эдгээрнээс хятадаар илүү сүрлэг сонсож магадгүй гэж бодож байна. Жишээлбэл хинч сүрэл сандал гэж дуудлагыг хүсэхгүй шүү дээ. Гэхдээ энэ бүхнийг орхиод одоо та элсэн тул мөнгөө эцгээе. Хэрв ямар нэгэн зохион байгуулалтаа гэмт бүлэглэл мөнгө олох чадвартай бол энэ нь триадууд юм. Эдгээр хүмүүс зөв өнөхөд юу ч хийхэд бэлэн. Загсны захуудаас мөнгө салгаж, хууль бус казино нээж, бүр entertainment салбарт ч орж болно. Хэрв мөнгө олох боломж байвал тэд тэнд очиж үүнийг хэрхэн ашиглахаа олох болно. Бидний энэ видеоны эхэнд ярьсан 12 эрэгтэй нэгэн адил триадуудын гол орлогын нэг үсвэр нь хүний наймаа юм.
Жил бүр 100,000 гаруй хүнийг Америк нэгдсэн улс руу, бас 35,000 хүнийг Их Британи руу хөлбөсөөр нэвтрүүлдэг гэж үздэг. Хятад цагаачдын дунд пин ихч гэж нэрлэгддэг. Харин шүүмжлэгчдийн зүгээс түүнийг могоо ээж гэж нэрлэдэг нэгэн эмэгтэй бол өгшөөлгүй бизнес хадагта. Тэрээр хэдэн зуун мянган цагаачдыг Америк нэгдсэн улс Европын холбоо руу нэвтрүүлэн 40 сая $40 хөрөнгө өрөмтлүүлжээ. Эдгээр цагаачид илүү сайн ажил, илүү сайхан амьдрал, гэр бүлийнхээ төлөө илүү их хэрэгчлөөний төлөө 20-40 мянган $40 төлж контейнерт сууж үхэлтэй нүүр тулан улс орнууд руу зорчдог. Гэхдээ бидний өмнө үтсэн шиг энэ нь ховор тохиолдол. Харин тэд ихэнх цагаа өрөө барагдуулахад зориулдаг бөгөөд бүх өрөө төсний дараа ч гарахад тийм амаргүйг ойлгодог. Триадуудын хамгийн алдартай бизнес бол харт амхны 8. Өнөөдөр тэд China Whites буюу героин хэмээн нэрлэгддэг бодисын хамгийн том 8-ачдын нэг болжээ. Опийн ургамал алтан гурвалжинд тарьдаг. Энэ гурвалжинд нь Таиланд, Лаос, Мьянмарын хооронд сунаж тогтсон нутаг юм. Үүнийг тариалж Хятад улсад героин болгон боловсруулж дараа нь триадууд Европ, Америк нэгдсэн улс руу нууцаар оруулдаг. Зөвхөн героин аймаалах нь жилд $200 тэрбум дээш үнэлгээтэй гэж тооцдог. Жилд $200 тэрбум илүү орлого олох нь ямар ч гэмт бүлэглэлийн хувьд хангалттай мэт санагдаж магадгүй. Гэвч триадууд олон бие даасан бүлэгт хуваагддаг учраас тэдний дунд нэгдсэн нэг удирдагч байхгүй. Энэ мөнгө олон хүн, олон бүлэгт, олон өөр оронд тархдаг. Тиймээс хэрв та жижиг триад бол харт амих эсвэл хүний намны бизнес эрхлэх танилын сүлжээ байхгүй бол сонгодог арга руу шилжих хэрэгтэй болно. Сүрдүүлэг. Гэхдээ Азийн хэв маягаар. Азад триадууд хүмүүс болон бизнесүүдийг сүрдүүлэх олон зуун аргыг олсон. Эдгээр бизнесүүдэд ресторан, клубүүд, барилгын компаниуд, казинод зэрэг танил бизнесүүд орно. Зарим триадууд үнэхээр бүтээлч болж загасны бөөний худалдаачид, гудамжны 8-ачид, микроавтобусны жолооч нар мөн кино одуудад ч хүртэл хурц сүрдүүлж чаджээ. Тэд Азийн томоохон алдартнуудыг чанаргүй кинонд тоглох эсвэл бага цалинтай ажиллахыг албацдаг бөгөөд энэ үйлчлэгээний төлбөрийг киноны хариуцлагч эсвэл санхүүжүүлэгчээс эргүүлэн авах боломжтой. Хэрв та төлбөрөө төлөхгүй бол та болон таны бизнес үүнийхээ үр дагаврыг амсах болно. Хэрв сүрдүүлэг таны сонирхолд нийцэхгүй бол триадын удирдагчдын хувьд хуйлбас мөрөөдө тоглоом бас бий. Азийнхан мөрөөдө тоглоом нь дуртай. Ресторан, клубын зойронд казино байгуулах нь хурдан мөнгө олох гайхалтай арга бөгөөд ялангуяа Тайван шиг мөрөөдө тоглоомыг казиногийн гадна хуйлбас болгосон газруудад тохиромжтой. Тэгээд бас хүн хөлслөх, хүн барьцаалах, өндөр хүүтэй зээл, онлайн гэмт хэрэг, хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд энэ нь үнэхээр гэмт хэргийн супермаркет шиг. Харин Азийн хамгийн аимшигтай зохион байгуулалтын гэмт бүлэглэлүүдийн нэг хэрхэн юм өргөнд тархсныг ойлгоход хэцүү. Триадуудын ярьдаг түүхээр тэдний гарал үүсэл 1671 онд Шаолиний хийдэд эхэлсэн гэдэг. Тийм ээ, кунфуг үндэслэн Шаолин. Чин гүрний үеийн Хятадын эзэн хаан товтлогоог зогсоох шаардлагатай болсон бөгөөд ламнараас тусламж хүсжээ. Шаолин бол хүчрэг дайчид байсан бөгөөд нэг ч хүний амь алдалгүйгээр дайснаа ялсан байна. Тэдний хүч чадал, ур чадварыг үнэлсэн эзэн хааны зөвлөх хэрв тэд эзэн түрэмгийлэгчдийг ялах хангалттай хүчтэй бол эзэн хааныг унгахч хангалттай хүчтэй байх болно гэж үзээд тэднийг яаралтай зогсоох хэрэгтэй гэж зөвлөжээ. Тэгээд тэр ирчүүдээ хид рүү илгээжээ. Тэд ялтынхаа баярыг тэмдэглэж байх үед лам нарыг согтоож дараа нь сүмийг галдан шатааж тэдний 5-ыг л амьд үлдээжээ. Эдгээр 5 амьд үлдсэн лам нар цухтаж чин гүрний эзэн хааныг түлхэн унгааж мэн гүрний засаглалыг сэргээх зорилготой болсон байна. Энэ зорилгынхаа төлөө шинэ нууц ахын дүүсийн бүлэглэл үүсгэсэн нь триадууд юм. Энэ бол ихэнх триадын гишүүдийн танд хэлэх түүх бөгөөд Азийн ихэнх хот суурин газруудад тархсан түүх бөгөөд энэ бүлэглэлийн тухай маш их нууцлаг ур амьсгалыг бий болгож тэд үүнийг аль болох ашигладаг байжээ. Гэхдээ асуудал нь тэр түүхт магадгүй зүгээр л нэг түүх юм. Цэвэр домог, их оронч үзлийн түүх. Үнэн эрэхтэй триадууд эрхэн үүссэн талаар олон түүх байдаг ч ихэнх судлаачид тэднийг тэнгэр газрын нийгэмлэгээс эхэлтэй гэдэгт санал нэгддэг. Гэхдээ энэ яаж эхэлсэн бэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Хамгийн боломжтой тайлбар нь тэд 1700-аад онд Фушан мужид үүссэн гэж үздэг. Хятад улс эдийн засгийн хямралын байдал байсан бөгөөд залуу ирчүүд амьдралынхаа төлөө хол явах шаардлагатай болдог байжээ. Гэхдээ Фушан бол Хятадын зэрлэг өрнөд бөгөөд тэдний явж байсан замууд хэвчлэн дээрэмчид тонуулчдаар дүүрэн байсан тул эдгээр ирчүүд аюулгүй байхын үүднээс хүлгээрээ аялдаг байсан байна. Тэд бие биеэ хамгаалахаа тангаргалж цаг хугацааны явцад ахан дүүс шиг болжээ.
Эцэст нь эдгээр ахын дүүс амьдрахын тулд гэмт хэргийн үйл ажиллагааг явуулж нууц нийгэмлэгүүд болж хувирсан байна. Баруунд бол нууц нийгэмлэгүүд гэхээр хачирхалтай, хуйлдаа мэт санагддагч 1700-аад оны Хятадд нууц нийгэмлэгүүд ихэд алдартай байжээ. 1761 онд ламнар тэнгэр газар нийгэмлэгийг үүсгэн байгуулж өөрсдийн нэрний утгыг бэлэгдсэн. Дээж тэнгэр, доор газар, дунд нь хүн дэд гурвалжингийн бэлэг тэмдгийг авч энэ нь триадууд гэсэн нэрний их усүр болсон. Триадууд эзэн хааныг түлхэн унгааж мэн гүрний засаглалыг сэргээх зорилготой домогт түүхтэй итгэсээр эзэн хаан тэнгэр газрын нийгэмлэгтэй холбоотой домгоос айж тэдэнтэй холбоотой хэнийг ч баримтжилж эхэлжээ. Тиймээс эдгээр бүлгүүд шийтгэлээс цугтахын тулд газар доогуур орох хэрэгтэй болсон бөгөөд энэ үед триадууд Хятадын нууц нийгэмлэгүүдтэй салшгүй холбоотой болж энэхүү нэр хүнд айцыг ашиглан дэлхийн хамгийн том цагаан байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн нэг болсон юм. Дараа нь 20 дугаар зуун гарч ирсэн. Дэлхийн 2 дугаар дайн, улс төрийн өмнө, иргэний дайн, коммунист намын хүчирхэгжилт, өлсгөлөн, нийтрээ зов зүдрэх байдал нь Хятадуудыг олон газрууд өргөхөд хүргэсэн ба Хятадууд илүү сайн амьдралын эрэлт хаашаач хамаагүй цагаачлан явахаар болжээ. Тэд Хонконг, Зүүн өмнөд Аз, Сан Франциско, Нью-Йорк, Лондон зэрэг газруудад очсон бөгөөд тэдэнд цагаачлагад тусалсан үйлчлэгээ үзүүлэгч нь хэн байсан гэж бодож байна та? Мэдээж триадууд л байв. 1949 онд Мао Цзэдун Хятадын коммунист намын шин дэглэмийн дор засгийн эрхэнд гарсан бөгөөд хэдхэн сарын дараа эхний улс төрийн кампанит ажлаа зарлав. Намын эрх мэдэл занлуулсан хэнийгч эсэргүүцэгч гэж тэмдэглэжээ. Эсэргүүцэгчдийг баримтжилж олонний өмнө шүүх уралдаан хийж дараа нь хүчээр хөдөлмөрлүүлж эсвэл цаазаар авах ял өгч байв. Тооцоогоор 2.6 сая хүнийг баримтжилсан бөгөөд тэдний дунд эсэргүүцэгч бүлгүүдийн нэг болох нууц нийгэмлэгүүд үүнд триадууд ч орж байсан. Триадуудыг их газрын Хятадаас үр дүнтэй хөөж гаргасан бөгөөд бусад Хятад иргэдийн адил тэд ч бас Хонконг, Зүүн өмнөд Аз, Сан Франциско, Нью-Йорк, Лондон зэрэг газруудад төрөхөөс өөр аргагүй болжээ. Тийм ч учраас Хонконг шиг газрууд өнөөдөр триадын халуун цэг болсон бөгөөд триадууд дэлхийн бүх Чайна таунуудад эрх мэдлээ тогтоосон байдаг. Хонконг руу дүрсэн бүлгүүдийн нэг нь Суньон гэж нэрлэгддэг. Тэд бол дэлхийн хамгийн том триад бөгөөд төв нь Хонконг болон Хятад улсад байрладаг бөгөөд өнөөдөр Их Британи, Америкийн нөхцөл улс, Европт 25,000 гаруй гишүүнтэй. Тэд хамгийн том триад боловч эдгээр гэмт бүлгүүдийн хамгийн нууцлаг нь. Хинч тэдний луу толгой хэн болохыг мэдэхгүй. Мөн яг 25,000 гишүүнтэй юу. Энэ бол зүгээр л таамаглал. Бодит байдал дээр тэд төсөөснөөс ч илүү том байж магадгүй. Дараа нь 14К эмэх бүлэг бий. Өнөөдөр магадгүй хамгийн эрсцгий триад бөгөөд одоо хамгийн том триад бүлэг болох Суньоны дараа ордог. Тэдний төв Хонконгт байдаг ч олон улсад тархсан. Тэд хөвчлэн харт амьтны 8-аар голлдог. Дэлхийд даяар дээрэм, аллаг, зэвсгийн 8, мөрөөдө тогломоор бас мөнгө олдог. Та хүмүүсийг нууцаар оруулж 40 сая $40 олсон Пин ихчийг санаж байна уу? Түүний найз залуу нь 14К бүлгийн гишүүн байсан. 14К-г маш хэрцгий болгодог нэг шалтгаан бол тэднийг бүгдийг нь хянах боломжтой луу толгой байхгүй. Тэд хит олон өөр дид бүлгүүдтэй, хит олон өөр улс орнд тархсан тул бүлгүүдийн хооронд тэмцэлтэж бүгдээрээ бүлгийн удирдагч болох гэж оролддог. Гайхмаар нь бид триадын талаар маф, якуза эсвэл Оросын маф гэх мэт бусад зохион байгуулалттай гэмт бүлгүүдтэй харьцуулахад хэр их мэддэг вэ? Тийм ч биш. Гэтэл тэд дэлхийн хамгийн том зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн нэг юм. Триадын бүтцэн дэлхийд даяар маш олон жижиг бүлгүүдээс бүрддэг тул тэднийг Италийн маф шиг ердөө 5 гэр бүлээр удирдуулдаг байсан шиг устгахад хамаагүй хэцүү байдаг. Хууль хүчнийх нь хідэн луу толгойг шоронд оруулж чадна. Гэхдээ хит олон бүлэглэлүүд мөн хаанаас гараад ирэх шиг санагддаг луу толгойнууд хитрхи их байдаг. Би Хятадын зохион байгуулалттай гэмт хэргийг томоогийн вирус гэж тодорхойлох дуртай. Учир нь тэд банк өөр бүлгүүд өөр холбоод руу мутацид орж байдаг бөгөөд тиймээс тэднийг үрдэн шалгахад маш хэцүү байдаг. Өнөөдөр триадууд Хятадын коммунист намын гар хөл болон ажилладаг. Хятадын алтныхын саяхан арчлыг дэмжигч засагчдыг Хонконг товтлоход триадын бүлэглэлд хандсан гэх мэдээлэлч гарсан. Триадууд маш өргөн дарахсан тул барууны цэг данар тэднийг дараагийн зуунд Италийн мафиа оргилууд байснаас ч илүү болно гэж таамаглаж байна. Тэгэхээр триадуудын ирээдүйд юу тохиолдох вэ? Хэлэхэд хэцүү. Гэхдээ нэг зүйл тодорхой. Тэдний нөлөө олон хүчтэй болж байна. Мөн тэдний нууцлаг, төвлөрсөн бос бүтцтэй тул тэднийг хуулийн байгууллага бүрэн устгах нь маш хэцүү, бараг боломжгүй мэт санагдана.